Эрдэнэ үйлдвэрийн захиралд аваа царай өчигдөр сэтгүүлчдэд зангиаг уулзаж тус үйлдвэрийн үйл ажиллагаа ашиг орлого бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм а. Энэ үеэр түүнтэй уулзаж Эрдэнэ үйлдвэрт олон жил бохирсон шахааны бизнесийг хэрхэн арилсан талаар тодрууллаа. Эрдэнэтийг Монголын Лас Вегас гэдэг тийм ээ одоо жишээ 20 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 30 төгрөгөөр шахдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал байсан. Энэ шахааг үнэхээр зогсоож чадсан энэ талаар та ярихгүй юу? За ер нь бол энэ асуудал одоо зогссон гэж хэлж болно. Яагаад гэвэл бид зах зээлийн судалгааг бол бүрэн хийдэг болсон. Манай дээр нэг маркетингийн товчоо гэж байгуулад энэ маркетингийн товчоо эдийн засгийн хэлцтэй хамтраад ер нь одоо хаанаас ямар сэлбэг материалыг одоо шууд авч болох вэ? Авахтаа ямар одоо үнээр авч болох юм бэ? Дэлхийн зах зээл дээр эн чинь гадаад зах зээл дээр ямар үнэтэй байгаа юм бэ гэдгийг өөртөө судлаад гаргаад тавьж байгаа учраас тэрнээс нь илүү үнээр одоо хүн юм авчираад өгчих орлогочих тийм боломж хаагдж байгаа үндсэндээ. Энэхүү шахаагтай эдийн засгийн хэмнэлт хийснээр ер нь Эрдэнэ үйлдвэр хэдэн төгрөгийн хэмнэлт хийж чадав. 2013 онд хичнээн төгрөгийн ашигтай ажилласан болов. 2013 онд үйлдвэр 126 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ер нь энэ маркетингийн судалгаа, энэ зах зээлийн бодиттой үнийг одоо судалж энэ яг үнээр ямиг авдаг болсноор 38 тэрбум төгрөгийн цэвэр хэмнэлтийг бол зөвхөн үнийн зөрөөнөөс л хийсэн байгаа өнгөрсөн жил. 11 онд Эрдэнэ үйлдвэр 200 гаруй тэрбум, за 12 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажсэн. 13 онд тий ашигтай ажиллаж байгаа энэ мөнгө багассан байна л да. Тэгэхээр юу мөнгөний урсгал багассантай холбоотой юу? Эдийн засгийн ямарсантай холбоотой юу? Эдийн засаг энэ дэлхийн зах зээл дээр зэсийн үн унсантай холбоотой. Ер нь бол 11 онд чинь одоо зэсийн үн 9800 10,000 хүрчээлээ шүү дээ. Нэг тонн цэвэр зэсийн үн Лондонгийн мэрж дээр 12 онд энэ 8100 болсон байсан. 13 онд бол 7300 болсон. Одоо 14 онд 6700 тал байна шүү дээ. Тэгэхээр энэ зэрэг энэ хэмжээгээр нөгөө манай борлуулалтын орлого буурч байгаа. Тэр хэмжээгээр л одоо энэ ашиг бол бас буурч байна. Та Эрдэнэ үйлдвэрийн захирлын албан тушаалыг авахд 8.6 тэрбум төгрөгийн Эрдэнэ үйлдвэрт огт ашиглахдаггүй юм өхмөл хөрөнгө авсан байна. Ингэж худалдаж авсан албан тушаалнууд хариуцлага тооцож өхмөл хөрөнгийг харилцагч байгууллагуудаа зах зээлийн ханшаар худалдана гэжсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлсэн бэ? За ер нь 8.6 тэрбум төгрөгийн одоо өхмөл хөрөнгө бол тухайн үеийн тоологдол байсан. Тэгээд энэ бол одоо буусан. Одоо 6 тэрбум төгрөг арай өрөхгүйгээр байж байгаа. Гэхдээ энийг бол бид бодиттой зах зээлийн үнээр зарим одоо байгууллага хүмүүсүүдэд бол өгч байна, борлуулж байна. Шаардлагатай газарт нь төр өмчтэй үйлдвэрийн газарт бол шилжүүлэх ажлуудыг төр өмчийн ороогоор дамжуулаад бол хийж байгаа. Ер нь энэ асуудлууд харьцангуйг болж байгаа. Ер нь хангамжийн хэлцэд ажиллаж байсан хүмүүсүүдийн одоо ажлын арга барилыг өөрчлөх, тэрийн хүмүүсүүдтэй бас энэ чиглэлээр хариуцлага тооцох үүднээс бол үндсэндээ хангамжийн хэлцэд ажиллаж байсан үндсэн мэргэжтэнгүүд бүгдийг ажиллаж хэлсэн шүү дээ. Тэгээд одоо оронд нь үйлдвэрийнхээ дотор одоо олон жил ажилласан ажлын туршлагатай боловсралтай юм хүмүүсүүдээс дахиж одоо сонгогдолт яваад хангамжийн мэргэжтэнгүүдийг дотроосоо шинээр томилсон. Энэ арга барилын үүднээс бол энэ ажлын одоо хандлага юмнууд бүгд өөрчлөгдсөн л доо.